бүргжээж ашиг олж аавна тийм үү. Тэгэхээр бүхлээр нь би 3200-аар авчаад 6000 хүртэл хүлээнэ гэдэг бол маш их хугацаач орно. Айгуул хурдан ч байж магадгүй тэрийг бид нар мэдэхгүй. Тэгсэнд орол харин би сар болгон 3200-аар дараагийн сард айгүй бол 3500-аар тэрний дараагийн сард 3100-аар ч юм уу ингэж багаар худалдаж авах юм бол миний 3200-аас доошоогоо дундаж үн гарах магадaltaй байдаг. Тэгэхээр энэ дээр ингэж заавал бүхлээр нь авах шаардлагагүй. Нэгдүгээр, хоёрдугаарт бүхлээр авна гэдэг чинь маш их мөнгө орно. Тэгэхээр хүн болгоны одоо санхүүгийн боломж тэр одоо их бүхлээр нь авах боломж одоо энэ байна уу байхгүй гэдэг чинь бас нэг өөр хэрэг. За энэ ихний анхааруулах юм. Хоёр дахь анхааруулах юм нь энэ одоо миний хийж байгаа бичлэгнүүд та нарыг яг инг гэж байгаа юм биш. Би энийг дандаа та нарт хэлдэг. Яагаад гэвэл энэ бол аргачлал. Тийм ээ? Энэ бол анхан шатныханд өгж байгаа хичээл. Аргачлал. Ингэж болдог. Эцсийн шийдвэрийг яах нь тухайн хүн өөрөө гаргана. Аль одоо автинест нь надад хэрэгтэй юм байна уу? Одоо өнөөдрийн миний хийх гэж байгаа биш хэрэгтэй байна уу? Би ерөөсөө энэ надад аль нь ч хэрэггүй. Би хоол хиймээргүй. Би арилжаанд ормоор байна гэх юм уу те? Ингэж байгаа бол та нар өөрсдөө шийднэ. Хэдийн хэмжээний USDT-гээр би оруулж чадах уу гэдгээ өөрсдөө шийднэ. За энэ бичлэг болохтон зэрэг арилжаа хийж байгаа хүмүүс огт хамаагүй. Яагаад гэвэл арилжаа хийн гэдэг бол тэр өдрийн одоо минутны, цагийн, 7 хоногийн үннээс шалтгаалж койно зарж худалдаж авч байгаа учраас энэ одоо бичлэг бол хамаагүй. Энэ бичлэг бол хоодол буюу удаан хугацаагаар койно хадгалах. Тэгээд тэр койно одоо ямар нэгэн боломжтой үе дээр зарж ашиг хийх гэсэн ийм хүмүүс зориулсан. За дөрөв дэх зөвлөгөө нь болохтан зэрэг. Арилжаа хийж байгаа ялангуяа фьючерс арилжаанд орж байгаа хүмүүс маш их том алдагдал хүлээдэг. Эсвэл айгүй ашиг хийдэг, эсвэл айгүй том алдагдал хүлээдэг. Тэгэхээр би тэр хүмүүст халдаж хэлж гин гэж битээ бодоорой тий. Миний бодлоор та хэрвээ арилжаанд орох гэж байгаа бол алдагдал эрсдэл өндөр байдаг учраас заавалчгүй өөрийгөө эрсдлээс хамгаалахын тулд хоодол хийсэн койнуудтай байх ёстой. Хэрвээ та арилжаа хийж явж байгаад алдагд хүлээх юм бол таны хоодол буюу удаан хугацаагаар хадгалсан койн чинь таны эрсдлийг яах нь хамгаалж өгдөгөө гэж ойлгох хэрэгтэй. За энэ ингээд бичлэгний өмнөх тайлбар нь. За өнөөдөр би сар болгоны 1 сарын 10-нд шууд худалдан авалт хийж та нарт харуулна. Тэгэхээр би өнөөдөр та нарын юм дээр $100 бэлдээд одоо яг ингээд бэлдээ тавьсан байгаа. Яагаад гэвэл $100-той тэнцэх USDT гэж ойлгох хэрэгтэй тийм үү? За тэгэхээр би $100-той тэнцэх USDT бэлдээ биткойн, Ethereum, BNB гэдэг 3 койноор би база хийнэ. Юугаа хийнэ гэвэл одоо юу гэдэг эрсдлээ хамгаална гэсэн. Яагаад гэвэл би харьцангуйгаар энэ 3 койн бол учиргүй одоо бүр 0 болтлон алга болно гэж боддоггүй. Тийм учраас би 100 USDT-гийнхаа 60% нь тийм $60 нь гэсэн үг. BNB, Bitcoin, Ethereum худалдаж ав. Үлдсэн $40 нь жижиг койн худалдаж ав. За ингээд би одоо энэ бичлэгээ нөгөө төрөвчийнхаа бичлэгийг одоо ингээд дээр нь тайлбарлахаас арга байхгүй. Ягаад гэвэл энэ нэг бичлэг хийгдсэн учраас зарим юмн дээр одоо нөгөө зөрж магадгүй гэсэн тий тэрэн дээр сайн бодолцоорой. За тэгвэл жижиг койнуудыг болохтаа зэрэг та нар ёстой өөрсдөө шийднэ гэсэн. Ягаад гэвэл би ингэж тайлбарлаж хэлэх байна. Ямар нэгэн койн авахдаа дандаа өөрөө тэр койн би яагаад авж байгаа вэ? Яагаад энэ надад хэрэгтэй байгаа вэ гэдгийг өөртөө тайлбарлаж худалдаж авахаар айгүй зүгээр байдаг. Зүгээр л одоо юу гэдэг нь те нөгөө хүмүүсийн шууганаар энэ л зүгээр гэсэн гээд худалдаад авчих юм бол бас нөгөө алдагдал хүлээх юу одоо юу гэдэг нь алдагдал хүлээж магадгүй болчихлоо. Тэгэхээр үргэлж койн худалдаж авахдаа би энийг яагаад худалдаж авч гин вэ гэж хэлэх нь шүү дээ. Тэгэхээр одоо нэгэсэндээ юу гэж хэлэх гээд байна вэ? Би яагаад биткойныг худалдаж авч байна вэ гэвэл биткойн бол одоо ерөөсөө алга болно гэж байхгүй. Тэгэхээр би ямар нэгэн байдлаар жижигхэн койн худалдаж аваад эрсдэлд орох юм бол
миний авсан биткойн миний эрсдлийг багч гисэн нөхнөө гэж дотроо бодох юм тийм үү. За хоёрт нь BNB-ийг яагаад би худалдаж авч байгаа гэвэл BNB бол Binance биржийн өөрийнх нь нэгдүгээр койн. Тэгэхээр чин өөрийн койн гэдэг чинь Binance бирж алга болсон тохиолдолд тэр койн алга болно. Хоёрт нь Binance биржийн BNB койн дандаа улирал тутамд шаталт хийж яадаг. Тэгэхээр улирал тутамд шаталт хийж яах гэдэг чинь энэ койны тоо багасна гэсэн үг тийм үү? Тоо багасна гэдэг чинь үнэ нь одоо өсөх магадлал айгүй өндөртэй гэдэг ч юм. Гэх мэтчлэнгээр тийм. За Ethereum бол би түрүүчийн онд худалдаж авсан тийм ээ. Гэхдээ миний одоо хүлээлтийг нэг их актер гүйцээгүй. Гэхдээ л би 3000-аас 2900-аас эхэлж худалдаж авсан. 4000 хүрсэн. 4000 дээр би зарах боломж байсан. Гэхдээ миний одоо яах нь ирээдүйн зорилгот бол арай хүрээгүй учраас би зараагүй орчихсон ба. Гэхдээ зэрэг би Ethereum-ыг бас одоо юу гэдин те төсөл нь одоо биткойны дараа дөнгөж гарч ирсэн төсөл айгүй сайтай те бас л одоо хууччлын нэг гэдэг те ямар нэгэн цагт би нэг 8000 руу төхөх болов гэж боддог. Гэхдээ энэ бол мэдээж хэрэг шинжилгээ судалгаа янз бүрийн юмудаас болно. За Ethereum-ийн ганц одоо муу тал нь юуны шимтгэлийн айгүй өндөртэй байдаг ч тийм ээ. Ethereum-ийн сүлжээний шимтгэл нь айгүй өндөр. Яагаад гэвэл өөрөө айгүй эрт гарсан сүүлийн одоо солонооч гэдэг юм уу те сүүлийн нөгөө шин сүлжээнүүдийг бодвол эн чинь анхны сүлжээ учраас одоо жоохон шимтгэл нь өндөр байдаг. Тэгээд нэг шинжилт хийгээд яваад байгаа юм шиг байна. Гэтэ яг их хэмжээгээр гүйч гэлээ гэсэн ямар ч байсан нэг зохих хэмжээний Ethereum-ыг би цааш нь хийн. Хоёрт нь бол Ethereum-ийн фанатууд айгүйх байдаг. Тэр хэд ер нь ягаад гэвэл нөгөө айгүй хүмүүс энэ Ethereum-ыг одоо маш удаан хугацаагаар хаатгалдаг. Тийм болохтой зэрэг би одоо Ethereum найдаж байгаа гэсэн байна. Гэх мэтчлэнгээр өөрийнхөө coin дээр ингээд төслийн уншаад би ийм учраас ингээд авч байгаа гэдгийг тайлбарлаад бодоод яваад байх юм. Би тэгэхээр одоо энэ худалдаж авах явцдаа та нарт яах нь энийг ингээд тайлбарлаад яваад байна. Яагаад би энийг авч байгаагүй. За би эхний 3 дээр ингээд тайлбар хийчлээ. За одоо энэ дээр би энийг тайлбарлах хэрэг гарч байна. Яагаад гэвэл coin market cap дээр хүн болгон бүртгүүлэх ёстой. За энэ дээр нэг тайлбар хэлж өгнө. Connect your wallet, connect Binance account гэдэг ингэсэн. Би энэнд их дурггүй. Би ер нь ямар нэгэн бүр найдвартай ч байсан сайтыг ер нь өөрийнхөө Binance бирж рүү юу яадаггүй, холбодгүй. Ямар ч wallet руу холбодгүй. Би дандаа энэ add transactions manual гэсэн тий гараар хийх гэдгийг сонгож авч байгаа. Ягаад гэвэл би ер нь өөрийнхөө Binance бирж болон бусад wallet-уудыг энэ тэнд ер нь холбох маш дурггүй. Энэ бол миний юм учраас тийм болохоор би энэ coin market cap-ыг ч гэсэн та нарыг яах нь бити холбоорой гэж бодож байна. За одоо би ингээд портфолийнхаа нэрийг бичнэ. Өөрөөр хэлбэл энд бүртгүүлчээд өөрийнхөө нөгөө портфолийг нээх нь шүү дээ тийм үү. За одоо энэ дэр нэрээ өгнө. Хүмүүс юу гэж өгд юм байгаа юм тий. Миний одоо 1 жилийн худалдаа авалт гэж юм уу? Миний 1 жилийн coin-ыг инвест ч гэдэг юм уу? Тийм ээ ингээд нэрээ бичнэ гэсэн. За одоо би энэ дээр нэрээ бичлээ. 2025 оны. За энэ дахин ч гэсэн заваарсан байна. Инвест гэдэг. За одоо greet. Ингээд миний анхны одоо худалдан авалт инвестийн маань 25 оны инвестийн маань юу вэ? Портфоль буюу одоо нэгсэндээ төрөвч маань эхэлж байгаа гэсэн. Би тэгэхээр энэ дээрээс хянаж тий би хэдээр авсан одоо хэд вэ? Би дараагийн сард хэдээр авах уу гэдгийг хянах юм үйлдэл. Энийг заавал хийн. Заавал хийн шүү заа юу. Яагаад гэвэл хүн нөгөө хийж байгаа юм хянахад аюу хэрэг болдог гэсэн. Тэрнээс биччихэл худалдаж авчаал тэгэл ингээ мартчихад яваад байх юм бол Binance бирж дээр худалдан авсан түүх маань 2 сар хадгалагддаг санагдчих. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө нөгөө харагдахаа болчдөг. Тийм болохоор би өнөөдөр 1 сард худалдаж авсан бол 3 сард би түүхээ эргэж харах боломжгүй болчихдог. Тийм болохоор худалдаж авлаа, coin market cap дээр бичлээ. Худалдаж авлаа, бичлээ. Ийм дараалалаар явна. За одоо цаашаа
За энэ дуу оруулах чи ястаа бүтэхгүй юм байна л да. Одоо яад юм аа мэдгүй. За ямар ч гэсэн хараа тий. За энэ дээр одоо би ийм тайлбар хийж аа. Худалдаж авах хоёр арга байдаг. Нэгдүгээрт нь лимит, нөгөөх нь маркет. Лимит гэхтийн зэрэг яг одоо байгаа үнэ өөрөө одоо жишээлбэл би өөрөө энэ баруун одоо өнцөг дээр баруун талд байдаг тийм ногоон өнгөнүүдээс хараад би одоо 90 одоо 2000 за 93816 дээр худалдаж авна гэж тавьчих юм бол би одоо шууд худалдаж авч чадахгүй. Тийм ээ? Яагаад гэвэл 93715 за одоо жишээлбэл ингээд айгүй хурдан өөрчлөгдөд байна тий. Би одоо яг энэ бичлэгэн дээр та нарт хэрвээ 92600 дээр авна гэж тавьчих юм бол миний гүйлгээ биелэхгүй байх нь штэ. Тийм учраас та нар миний нөгөө аргыг харж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр би өнөөдөр та нарт маркетээр худалдаж авахыг зааж өгнө. Юу гэсэн үг гэвэл маркет гэдэг маань яг одоо энэ бичлэг хийж байгаа цаг минутанд ямар үнэн дээр байна яг тэрүүгээр надад худалдаж авч өгдөг. Тийм үү? За одоо өчигдрийн байдлаар одоо энэ ингээд амар хурдтай үнэн нь өөрчлөгдөж байгаа зү тийм үү? Тэгэнгүүт энэ хурдтай өөрчлөгдөж байгаа үед би юугаар лимитээр авахтаа зэрэг эсвэл намайг яг тавьж итл өсөө явчихна эсвэл бүр доошоогоо буугаа явчихна. Тэгээ тийм болохоор би энэ дээр та нарт өнөөдөр юуг харуулж гинэ? Энэ маркет гэдгийг нь сонгож харуулж гин гэсэн. За одоо лимит дээр болохтой зэрэг за энэ юуг нь харж байгаа тийм үү та нар? Үнэ 93633 тийм үү? За 93633 хүртэл хүлээх болчиход байна шүү дээ. Тэгэхээр чи миний бичлэг маань яах нь биелэгдэхгүй юу яахгүй гэсэн. Энийг хүлээл айгуул зарим тохиолдолд энийг хоногч хүлээж магадгүй хэдэн цагч хүлээж магадгүй тий. Тийм болохоор би өнөөдөр та нарт энэ лимитийг сонголгүй шууд маркетаар нь хийж өгч байна. За маркетаар болохтой зэрэг хоёр янз юм байдаг. Энэ дээр тэр аль би энэ дээр нэг юм тайлбар хэлээд өгöd. Энэ минимум 5 USDT гэж бичсэн. Одоо энд харж байна уу тийм ээ? Бид нар ч худалдаж авах чинь энд харж байна. Энд нэг жижигхэн сум байгааз. Тэгэхээр хэрвээ USDT гэх юм бол би USDT-гээр үнэ тавина гэсэн үг. А хэрвээ би энэ доотлол дээр биткойн гэдгийг тавьчих юм бол би биткойнороо одоо хэдийн хэмжээний биткойн буюу сатоши худалдаж авна гэдгээр тавина. Энийг сайн анхаарах шиг хүмүүс. Тэгэхээр миний зорилго бол сар болгоны одоо юу гэдэг 10-нд $30 би худалдаж авна гэж байгаа учраас би $30 USDT-гээ тааруулахаар надад айгүй эвтэйхэн байна гэсэн үг. Тийм үү? Тэгэхээр үннээс шалтгаалаад 30 USDT-д хэдэн сатоши ирэхийг би мэдэхгүй шүү дээ, тийм үстэй. Яг л худалдаж авлаа тэгээд би харна. Яагаад 30 гэж байгаа гэвэл дараагийн сард би 30-аараа л авна, тэрний дараагийн сард 30-аараа л авна. Тэгээд дараа нь би нөгөө 30 USDT-гээр авсан сатошийнхаа тоог харна гэсэн. Тэгэхээр энэ дээр юу ажиглагдаж байна вэ гэвэл криптовалютын бизнесийн криптовалютын зах зээлийн гол онцлог нь бол бид нар койны тоогоо нэмэгдүүлэх шаардлагатай. Мөнгөө биш, тоогоо эхлээд нэмэгдүүл. Хэдий ч нэ би ахиу хэмжээний койнтой болно. Үн өсөхөд би тэдний чинээгээр удаа ашигтай ажиллана гэсэн. Тэгэхээр бидний гол зорилго бол миний койны тоо нэмэгдэж явах хэрэгтэй. Тэгэхээр би хэрвээ 93600 дээр $30-д хэдий хэмжээний сатоши авсан байна. Хэрвээ 85 болох юм бол миний сатошийн тоо нэмэгдэх нь шүү дээ, тий. Энэ дээр тэгэхээр та нар энийг манайхаа ерөөсөө нэг юутайгаа хувтгаад байдаг, тий. Одоо манайхан ч одоо юу гэдэг ашгаа доллараар хараад байдаг. Тэгэхээр доллараар харалгүй яах вэ? Гэхдээ бид нар чинь ашгаа хэдэн жилийн дараа хийх гэж байгаа учраас биднэрт гол нь юу хэрэг байх нь вэ? Тоон чухал байх нь шүү дээ, тий. За одоо би энэ дээр тааруулж байна. $30. Тэгээ тэр доотлол дээр хараарай. P гэж бичсэн баа, тийм үү? Тэгэхээр энэ сая миний нэг тайлбар хийсэн. Тэгэхээр ингээд хэлэхээр хүмүүс юм бас нэг анхлан сонирхогчдын толгой нэргээд идэг, тий. Одоо жишээлбэл 3200 сатоши чи хэдэн доллар байх вэ гэд. Тэгэхээр та нарт арай амар нь яах нь USDT-гээр тааруулах нь шүү дээ. За тэр доод тал дээр эндээс нөгөө юугаа шимтгэлээд хооцсон. Тэгэхээр хэрвээ удаан тайван хийж байгаа хүмүүс бол өөрсдөө 32 сатоши хэдэн цент юм уу болох нь гэдгийг эхэлж тооцоолж ийж 30 дээрээ нэмэх нь.
Би шууд бичлэг хийж байгаа учраас тэрийг ерөөсөө тооцдоггүйгээр шууд ерөөсөө шимтгэлээ би тооцдоггүйгээр шууд 31 USD тэгэл тавиал явчихна. Ойлгож байна уу? Та нар бол өөрсдөө $30 авахын тулд ийм хэмжээний шимтгэл төлнө. Энэ 33, 32 сатошны үн нь хэд байх вэ гэж тооцох нь шүү дээ, тий. За одоо ингэж тавиад энэ buy гэдэг коноп дарах энэ үед л үн ямар байна? Би яг л тэгж худалдаж аавна гэсэн. За ингээд баруун дээд үнцэг дээр market buy order гэж бэлтгэлээ гараад ирсэн. Одоо энэ order history гэдэг хараад энэ дээр гараад ирлээ. За одоо ингээд 93582 яг намайг сая дарах үед энэ конопыг дарах үед 93582 болсон байна. Би 3300 сатошиг $30.88-аар худалдаж авсан. За одоо энэ дээр ингэж бичнэ. За энэ за одоо би та нарт энэ дээр нэг алдаа хэлж байгаа. Хардаа би яагаад энэ дээр өөрөө бодлоод байсан гэвэл энэ Binance бирж дээр 93 ардталт нь таслал 582 гэжсэн байгаа. Би энэ дээр 93 гэт таслал гингүүд $93 шиг харагдаад байгаа байхгүй юу. Тэгээ би тэрийг анхандаа эхлээд ажиглахгүй, таслаа ажиглахгүй. Тэгэхээр бид нар бол 93582 гэдгийн ардтал дээр яах нь вэ? Таслаа тавина шүү. За яг энэ дээр би өчигдөр жоохон мангардсан гэсэн үг үү тий. Ерөөсөө нь юугаа ажиглахгүй, таслаа ажиглахгүй ингээд тавьдсан. Тэгэхээр та нар ч гэсэн бас энийг тий хараарай. Бичгтээ заавалчгүй тэр 93-ын ард байгаа таслыг хойш нь болгох нь шүү дээ. Би өөр ингээд учраа болохгүйсэн юу лээ гэж бодсон. За одоо энэ 93582.72. За одоо ингээд За одоо ингээд миний хамгийн анхны худалдан авалт болж байна. За одоо энэ дээрээс юу гэж харах нь та нар? Би өнөөдөр 93590-ээр $30.85-нд ийм хэмжээний одоо юу гэх нь сатошиг худалдаж авлаа. Инхээр миний 2025 оны анхны юу байх нь худалдан авалт байх. За одоо би дараагийнх нь харуулах гэж байна. Би ч одоо нөгөө нэг 100 USD-тэй байгаа шүү дээ тийм ээ надад. 100 USD-тэй-гийнхаа би 30-ыг ингээд юу ячичаа. Худалдаад авчичаа. За дараагийнх нь одоо харцгаая. За одоо би энд BNB худалдаж авах гэж байна. За BNB-г би яагаад худалдаж авахаа түрүү хэлээд өгсөн баа тий. Миний түрүүчэнд би уг нэг бүтэн BNB байсан баггүй надад. Тэгээд нэг жоохон хэрэг болоод эндээсээ гаргаад авцсан. За тэгээд би өнөөдөр BNB-гээ дахиад одоо нэг бүтэн болгох гээд тий цаашаа яагаад гэвэл BNB маань нэг бүтэн BNB миний Binance бирж дээр юунд стейкэд байдаг гэсэн үг тий. Яагаад гэдгийг та нар өөрсдөө мэдчихэж байгаа. Яагаад гэвэл Binance бирж дээр BNB-г стейк хийх юм бол Binance бирж дээр листлэгдсэн шинэ койнуудыг өгдөг. За одоо ингээд бисээ худалдаад авчлаа. Одоо BNB-гээ нөгөө юун дээрээ тэр order history гэж хараад бичиж чинь. Одоо тэгээ харж байгаараа 690 38 би худалдаж авсан байна. Одоо энэ дээрээ өөрчлөөд яг л миний тэр авсан секундэд нь л ямар үн вэ тэргээл тавхна шүү дээ тий. За худалдаж авсан 0029 0.02 За $20. За ингээд дараагийн худалдан авалт маань BNB. Ингээд $50 тийм үү? Тэгээд дараагийн одоо сард авахаараа тэр ард талын нэмэх тэмдэгэн дээр би тэр сум тавьчихсан. Юун дээр маусаа тавьчихсан. Тэр нэмэх тэмдэгэн дээр дараад дараагийн сарынхыг бичээд явна. Биткойны арын нэмэх тэмдэгэн дээр дараад биткойн BNB-гийн арын нэмэх тэмдэгэн дээр дараад яах нь BNB-гээ бичээд явах нь. Тэгэх юм бол танд нөгөө сар болгоны чинь авсан үн, авсан койны тоо гараад ирдэг. За одоо дараагийн худалдан авалт бол Ethereum. За би Ethereum-ыг түрүү хэлсэн байгаа тий. Өнгөрсөн жил би $20 сар болгоо авсан. Миний одоо
санаанд тоонч хүрээгүй, үнэнч хүрээгүй тийм үү. Гэхдээ яг 4,000 төр зарж болох байсан л да. Гэхдээ би зараа гэж бодоагүй. За одоо Ethereum худалдаж авах гэсэн. Энд тайлбар хэлж байгаа шиг тийм. За дараагийн сард ийм юу гаргахгүй алдаа. Энэ одоо би ч нөгөө энийг эргээд хийж чадахгүй шүү дээ. Ягаад гэвэл ингээд өчигдөр нэгэнтээ худалдаад аваад ирсэн юм. Би уцаана гэж байхгүй шүү дээ. Coin нэг л худалдаад авсан юм уу эсвэл нэг л явуулсан бол эргэн гэдэг ойлголт байна. Зарахгүй юу? Заруул зарж л магадгүй тэрнээс. За энэ дээр дараагийнх. Энэ ягаад би 20 50 гэдгийг сая мэдлээ тийм ээ. Би нөгөө юу яасангүй шүү гэд. Шимтгэлээ би тооцоогүй. Тэгээ шимтгэлээ би зүгээр ойролцоогоор яагаад гэвэл $10-оос доошо тутчих вэ гэж бодоод $20-оос тутчих вэ гэж одоо жоохон илүү тавиад яваад байгаа. Тэгэхээр та нар бол $100-оос бас нэг жоохон 2 юм уу 2 1 юм уу $2 энэ нөгөө шимтгэлээ тооцож оруулах нь шүү дээ тий. Тэгэхгүй бол $100-оос шимтгэлээ тооцохгүй бол 100 биш 99 юм $98-оор худалдаж авах болчихно тийм үү. Тэрийг сайн бодолцоороо та нар. За одоо ингээд $3,237 дээр би авлаа. За энэ дээр бас яг тэр нөгөө юу гардаг шүү. Хардаа тэр 3-ын ардтал дээр цэг. Тэгэхээр энэ цэгийг арилгаад 3,237-гийн ардтал дээр авч тавина. За ингээд $10.36. За одоо ингээд энэ миний 3 биткойн, BNB, Ethereum бол миний бааз буюу би эрсдлийг хамгаалах 3 coin гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл би энэ 3 coin-оор өөрийнхөө эрсдлийг хамгаалаад авчлаа. Энийгээ би хэдэн хувьд нь авчив? $60-д нь авчлаа. Тэгээ нэг өсөндөө би 60%, 100-ийнхаа 60-д нь юугаар авчижаа гэсэн үг тийм үү? Бааз coin-д авчижаа гэсэн. За тэгээд одоо надад $40 үлдсэн байгаа тий. $40 дээр хүмүүс яг өстой жинхэнэ нөгөө хорхоо хүрээд байгаа жижигхэн coin-уудаа худалдаж авах. Тэгэхээр бас л нөгөөтгөө яах нь бодолцсон гэсэн. За би одоо энэ Atom гэдэг coin надад нэг жоохон байдیں۔ Binance дээр стейклээд байдیں۔ Энэ бүр аюулгүй олон жилийн өмнө би стейклээ хайцсан. Тэгээд нэг жоохон нэмчмэр санагдаад байгаа. Тийм болохоор би өнөөдөр Atom-ыг арай жоохон миний сансан хэмжээнд хүрдэггүй Atom. Тэгээ тийм болохоор би Atom-ыг нэг арай жоохон нэмчих юм уу? Ядаж би нэг 50 100 хүртэл нэг Atom-тай болчих юмсан гэж бодоод идэг. Тэгээ нэг 50-аас дээш нэг 100 Atom хадгалчдсан билүүл гэж би бодоод байгаа. Тэгээ тэрийг жоохон нэмэн. Тэгэхээр өнөөдөр би нэг 8 ширхэг Atom бас энэ чи хөөх үнэтэй 6. Тэгэхээр намайг та нар бодгол байгаа л да. Та яхаараа ингээд шууд $64-оор тэгээ 100 Atom авчдаггүй ингээд. Би аминда бас нөгөө үннийхээ зөрийг гаргаж байгааг та нар мэдж байгаа тийм. За тэгээд ингээд дараагийн сард унчих чинь билүү юмыг яаж мэдгүй тийм биз дээ. За ингээд нэг $10. За энэ явцад бол хүмүүсийг би хэлэхшээ заавал $100 гэх шаардлагагүй шүү дээ тийм ээ. $50 дойж болно, $20 ганцхан coin болж болно, $50 3 coin авч болно тий. Энд чинь заавал тийм биш. Би аргачлал зааж байгаа учраас ингээд жоохон хүмүүст ойлгомжтой байлгахын тулд ингэж олон coin дээр хувааж та нарт харуулж байгаа шүү. Энийг бас сайн бодолцоорой. Тэгэхгүй бол надад $100 байхгүй юм чинь би авч чадахгүй ч гэдэг юм. Тэгээ эсвэл надад $100 дэндүү Багдад байна гэдэг ч юм уу. Тийм ойлголт байж болох. Яагаад гэвэл энд аргын зааж байгаа учраас мөнгө нь бол хамаагүй яг ингэж л аавна шүү гэдэг. За дараагийн миний эрсдэл хийх coin бол XRP. За XRP бол би их олон жилийн өмнө манай хүмүүс бүгдөө мэдж байгаа тийм ээ. Энэ шүүх мөөх болоод Америкийн SEC-ээс энийг чавчид нөгөө үн цаасны газар үн цаас биш ч үлээ юу ч үлээ ингээл буу юм болж байгаад сая энэ Трампын тангараг өргөсний дараа тэр нөгөө шүүхийн ажиллагаа ерөнхийдөө юу гэдэг нь те нөгөө шийдвэрлэгдэж байгаа те. Тэгээд надад нэг жоохон XRP бас байдیں۔ Тэгээд зарах гэхээр нөгөө үнэн амар унтсан шүү дээ. Энд чинь бүр 3 хэд дээр байжээд. Тэгээд зарах гэхээр зарч чадахгүй хайрын болоод идэг. Тэгээд би ямарсанда за одоо шиг нэг мөсөн энэ юуны шүүх юмнууд нь жоохон шийдэгдээд тий жоохон аятайхан болж магадгүй гэж гордоод тэгээд XRP-г бас нэг жоохон нэмчих юм уу гэж бодоод ингээд авчлаа. Гэхдээ би дараагийн сард нэмэх үгүй юу мэдэхгүй. Яагаад гэвэл дараагийн сард би энэ Трампын тангараг өргөсний дараа байдлыг харж агаад болно. Гэхдээ ямар ч үсэн нэг жоохон нэг $10 аваад
цааш нь хийчлээ. Тэ одоо өнөөдрийн нэг сарын худалдан авалтаар. Гэхдээ тухайн үед яг яаж үн мөн хаашаага явах нь гэдгийг би сайн мэдэхгүй. За одоо дараагийнх нь ингээд би нийтдээ 5 coin авцсан. Тэ $20 үлдсэн. Одоо $20 дээрээ дахиад 2 coin авна. Тэгэхээр ингээд би та нарт тайлбарлаа хэлээд яваад байгаа шүү дээ. Би яагаад авч байгаа вэ гэдэг. Тэгэхээр та нарын тайлбар чинь бас өөр байна тийм үү? Энэ бол миний тайлбар гэдэг. За энэ Solana. За мэдээж хэрэг Solana. За яг хөө би ингээд яагаад чи хүмүүс Solana-д айгүй хайртай байгаад байдаг байхгүй яадаг чинь тий. Тэгээд надад нэг 240 хүрсэн баха тийм 240 орчим хүрсэн. Бас нэг жоохон Solana стикэд байгаад байгаа. Би тэгээд тэрэн дээрээ нэг жоохон Solana бас нэмчтiin билүү гэж бодоод. Яагаад гэвэл нэг стикэд байгаа coin-уудаа нэмэгдүүлэх гэж байгаа. Тэгэхээр энэ Solana-г би бас нэг жоох нэг аваад тавьчих да гэж бодоод байгаа. Нэг чих амар үнэтэй одоохондоо үгүй юу 100 хэд дээр тэгээ үнэн нь чинь хөөхөн хэд дээр авсан байна 184 дээр. За яг 240 хүрсэн юм да гэж бодоод гүрийгээд авчлаа тий. За одоо дараагийн сүүлийн coin. За одоо $10 авах нь шүү дээ тий. Минийх бол нэг жоохон 100-аас илүү байгаа шүү. Та нарт харж байгаа одоо энэ дэлгэцэн дээр харж байгаа 100-аас илүү. Тэгэхээр та нар ч гэсэн 100-аас жоохон илүү оруулах. За одоо би TVT гэдэг coin авна. За TVT-ийн тухай би та нарт хэлжсэн. TVT coin болохоор Trust Wallet-ийн coin байна. Зүгээр яг би яагаад энэс нэг жоохон авчиг гэж бодоод байгааг гэвэл хүн болгонд Trust Wallet байгаад идэв шүү дээ. Нэг coin хадгалдаг тийм үү. Тэгэхээр Trust Wallet-ийн нэгдүгээрт юугаа энэ TVT чинь Trust Wallet-ийн өөрийнх нь coin. Хоёрт нь энэгээрээ би шимтгэлээ хийдэг заримдаа. Тэгээ шимтгэлээ хийх боломжтой байдаг. Гуравт нь гэвэл Trust Wallet TVT coin-ороо launch pool-д оролцож байгаа ер нь бол. Тэгэхээр миний нөгөө Bybit launch pool-ыг хаацсан. Яагаад гэвэл Европын холбоо тэр launch pool-ыг зөвшөөрөөгүй. Ингээд би launch pool-д оролцох боломжгүй болсон учраас Trust Wallet дээрээ Trust гэдэг энэ TVT coin-оор нь launch pool-д оролцож үзтiin билүү гэж бодоод жоох нэг бодолтод авчлаа. Тэгээ жоох одоо яг нэмэн л дээ би энэ рүү сар болгоо нэмж агаад тэгээд ингээд launch pool-д оролцдог болно. Яагаад гэвэл Bybit маань ингээд нэг юм асуудалтай болсон. За одоо хэдүүлээ энд харъя. Одоо энэ дээр хэдүүлээ тайлбарлана. Би энийга төр зур зөксөөгөө. Одоо энэ баруун өнцөг дээр энийг нэг дугуй тойрог байна тийм үү. Тэгэхээр миний төрөвчний би энэ дээдл дээр 101.44-өр би өнөөдөр худалдаж авлаа тийм үү. 1.44-ыг би нөгөө шимтгэл гэж тооцоо. Ерөнхийдөө бол би $100 инвест хийж байгаа гэсэн тийм үү. Гэхдээ энэ $1.44 нь болохоор шимтгэлтэй зарцуулсан. Тэгээ нэгээс илүү орсон шүү дээ мэдээ шимтгэлээд үлээд. За тэгээд одоо энэ баруун гар талд байгаа энийг хөөхөн дугургээ юмыг харж байгаа график тий. За энэ дээр болохтой зэрэг миний төрөвчний 30-37% нь биткойн, 19-74% нь одоо юу гэдэг BNB тэгээд ингээд Ethereum 10-21% гэдэг. Ингээд нөгөө нэг миний төрөвчний хэдэн хувь нь ямар coin байна вэ гэдгийг харуулж байна. Нэгдүгээр. Хоёрдугаар би яг одоо авсан энэ үнээр авсан үед миний төрөвч маань нэмэх явж байна гэдэг юм уу. Энэ дээдл дээр үгүй энэ одоо жишээлбэл биткойн 15% бууралттай явж гин, TVT 18% өсөлттэй явж гин гэд ингээд. За ерөнхийдөө бол миний бүх юмнууд ингээд энэ дээр харагддаг. Тийм үү? Одоо хэдэн хувийн би өсөлттэй явж гин, хэдэн хувийн алдагдaltaй явж гин, миний төрөвчний хэдэн хувь дээр нь ямар coin байна. Тэгээ ингээд. Тэгээд одоо энэ дээрээс хараараа 30, ингээд 49, 59, ингээд 60% нь яг нь миний биткойн, BNB, Ethereum. Тэгэхээр та нар энэ төрөвчин дээрээсээ хэдэн хувь нь ямар coin байна уу? Хэдэн хувь дээр би алдагдал хийж гин үү? Алдагдал хийх үү? Эрсдэлд орох уу гэдгийг бас яах нь тооцох нь шүү дээ. Тийм байгааз. За ингээд баруун энэ нэмэх тэмдэгнүүдийг та нар харсан тийм ээ. Биткойн худалдаж авахаараа л энэ нэмэх тэмдэг дээр дараа биткойн бичнэ. BNB худалдаж авал нэмэх тэмдэг дээрээ дараа. Тэрнээс биш энэ тэнд бичих юм бол нөгөө та нар юугаа олж харж чадахгүй тийм үү? Ойролцоогоор нөгөө
хідэн миний нөгөө койны маань тоо хэдээр нэмэгдэж байгаа гэдгээ олж харахгүй. Тийм болохоор энэ дээр айгүй гоё ингэж замбраатай бичиж явах хэрэгтэй. Яг одоо ингээд миний 1 сарын 10-ны, 2 сарын 10-ны, 3 сарын 10-ны гэд. Тэгээд би та нарт оны дараа жилийн дараа 12 сард яг 12 сарын тайланг харуулах ёстой юуг нь бол тий. Тэгвэл яг би дараагийн миний бичлэг болохтой зэрэг энэ худалдаж авсан койнуудаа одоо яах вэ тий? Ингээд Binance дээр байлгаад байх юм уу? Эсвэл ямар нэг юм хийх юм уу гэдгийг би дараагийн хичээл дээр хэлж тайлбарлаж өгнө. Ойлгож байна уу? Тэгээд тэгэхгүй бол бас нөгөө нэг өндөгнүүдээ нэг саунд хийж болохгүй гэж нэг үг биш үү, тийм ээ? Ягаад гэвэл зарим хүн бол 100-аар, зарим хүн 200-аар, зарим хүн 1000-аар авч байгаа тийм үү. Тэгэхээр тэр болгоныг бас Binance бирж дээрээ ийм юм дээр хадгалаад авах боломжгүй. Тийм болохтаа зэрэг заавалчгүй энийхээ би яах вэ гэд ингээд тайлбарлаад явна. За одоо би энэ харуулж байна тий. Нэмэх тэмдэг дээр дараад одоо дараагийн сарх чинь болохоор энд 1-2 сар гэж тавь. Одоо ингээ 2 сар гээд 10-нд 12 сарын 10 гээд ингээ цааш нь бичих нь шүү дээ. Ийм гоё ингээ дараалтаа явна. Энэ бол buy гэсэн мэн. Тэр хэрэг та нар ажигласан бол sell гэж байгаа. Хэрэг give энтхэн би coin зарах бол sell дээр нь дарна шүү дээ, тий. Тэгээ бичнэ. Тэгэх юм бол би хэдээр худалдаж авсан coin-оо хэдээр зарж ийнэ гэдэг чинь гараад ирнэ гэсэн. Тэгэхээр бичлэгийг та нар айгүй удаан байна, үгэлж гэн гэж бити ойлгоорой. Ягаад гэвэл эн чинь нөгөө бидний санхүү мөнгөтэй холбоотой юм болохоор маш их тайван одоо юу яаж явах хэвээр сонсох хэвээр. За одоо ингээд би танарт дараагийн нэг тайлбар хэлж өгье. Энэ маань миний худалдаж авсан энэ $100 бол өнөөдөр миний юунаас гарч байгаа гэсэн. Одоо юу гэдэг санхүүгээс бүр мөсөн гарч байгаа. Энэ бол одоо би энийг ингээд эрсдэл хийгээд бүр гаргаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол би одоо энийг юу гэдэг нэг үнэтэй хувцас цүнх ном авах ч ном авахгүй яах вэ? Үнэтэй цүнх ч юм уу эсвэл ямар нэг юм авах байсан. Эсвэл одоо ресторанд орох ч мөнгө юм уу? Эсвэл одоо зүгээр л дэлгүүр хоршоо ороод хэрэгтэй хэрэггүй юм цуглуулах мөнгө ч юм уу те. Ийм мөнгө ингээд нэг өсөндөө одоо юу гэдэг. Миний одоо санхүүгээс гараа явцсан гэсэн. Тэгэхээр энэ мөнгийг би одоо энэ миний юу гэж ойлгох болохгүй нэ. Энийг бол эрсдэл хийцэн гэсэн. Тэгэхээр энэ дээр нэг юм хүмүүст айгүй сайн тайлбарлал. Би маш олон хүмүүстэй уулздаг, ярилцдаг, бичилцдэг тийм ээ. Манайхны нэг айгүй том алдагдал алдаа бол ийм хөрөнгө оруулж байгаа юмнуудаа ерөөсө гэр бүлдээ хийлдэггүй тий. Одоо нуудаг ийм. Би энд айгүй дурггүй. Яагаад гэвэл миний одоо өөрийн хувийн олсон мөнгө юм уу? Тэр бол хамаагүй. Хэрвээ би гэр бүлийнхаа мөнгнөөс гаргаж байгаа бол гэр бүлийн хүн заавал мэдчих ёстой. Би сар болгонд $100-оор ийм биткойн, ийм койнууд авчлаа. Гэхдээ энэ бол эрсдэлтэй хөрөнгө оруулалт. Энэ $100-оор би алдчих магадгүй. Тэгээ энийгээ хийх ёстой. Тэгэхгүй бол нуугаад одоо маш олон тохиолдол гардаг. Эхнэрээсээ нуугаад, нөхрөөсөө нуугаад зээл аваад ингээд авчдаг. Тэгээ ямар нэгэн шатлал гарангууд нөгөөдхөө эргээд хэлж чаддаггүй ийм явдал их гардаг. Ийм юмыг алдааг ерөөсө хийж болохгүй. Заавалжгүй яах нь вэ? Хоорондоо ярилцаж, зөвлөлдөж, за одоо хоёулаа энэ сарын цалингаас энийг жоохон мөнгийг ингээд гаргуунд нь гаргачаа. Гэхдээ бид хоёр энэ тэнд зүгээр өрчихгүйгээр тий би ингээд зүгээр койн аваад хадгалчихъя. Гэхдээ би энэ $100 бол нэг талаар алдсан, нэг нөгөө талаар би алдаагүй. Ягаад гэвэл $100-той тэнцэх койн надад байгаа гэж. Ингэж тайлбарлана. За ингээд энэ нэг өсөндөө би огт хэн нэгэн хүнд $100 өгчөөгүй ямар ч байсан ийм койнууд аваад цааш нь хийчлээ гэсэн. Тэгэхээр үн өссөн цагт миний $100 л өснө. Үн өсөөгүй цагт бол ингээд байж лээ. Койн маань байж лээ тийм ээ. $100-ороо биш койнороо. Тэгэхээр энэ дээр та нар маш их ингэж нөгөө тооцоолж, ярилцаж, гэр бүлийнхэнтэйгээ тохирж ээж ингэж авах хэрэгтэй. Тэгвэл маш их тийм алдаа гаргадаг хүмүүс ихчээ би нөхөртөө хэлээгүй маа, эсвэл би эхнэртээ хэлээгүй ингэж алдсан юм а гэд ингэж гарч ирээд байдаг. Тэгэхээр ийм явдал ерөөсө гаргаж болохгүй шүү нөхдүүдээ. Ээжтэй, аавдаа өөр хин илүү ойлгодгоо тийм. Ингээд би ингэсэн юм а, ингээд өөрийнхөө тайлбарлаад тэгээд ийм болсон юм а гэд ингэж хэлэх ёстой. За би тийм нуудаг юмд юу айгу дурггүй.
Гэтээ мэдээж хүн болгонд л өрөөс хүн болгонд би $100 авсан гэдээ яриарэ гэж байгаа юм биш үү тийм ээ. Хамгийн ойр дотны одоо ялангуяа мөнгө төгрөгийн асуудалтай холбоотой байдаг хүндээ би нэг ийм эрсдэл хийгээд яа гэж хэлэх нь биш үү тийм ээ. За одоо ингээд хэдүүлээ $100-оор энэ юугаа сарынхаа одоо койны худалдан авалтыг хийчлээ. За одоо ингээд би энэ бичлэгээ өнөөдөр дуусгая. Та нарт бүгдөөрэнд нь амжилт. Тэгээд дахин хэлий, энэ бол санхүүгийн зөвлөгөө биш. Дахин хэлий, яг ингээрэй гэж байгаа юм биш. Би та нарт аргачлалын заагаад өгчлөө. Тэгээд янз бүрийн таних мэдхгүй юмд мөнгөө оруулж алдчихсэнд орвол ингээд өөрөө нүдэрээ хараад би ийм авцсан сууж байна гэд ингээд бодож суужвал хамаагүй дээр тийм үү. За ингээд миний дараагийн бичлэг бол одоо энэ авсан 7 коингоо би яах вэ гэдэг бичлэг орно. Тэгээд хэдүүлээ яг би нэг сар болгоо хийхгүй шүү дээ энэ бичлэгийг тийм ээ. Зарим тохиолдолд нэг сард хэрвээ зарим ойлгоогүй хүмүүс энэ бичлэгний доор тэрийг та яач вэ? Тэгээ энийг яагаад ингэж вэ? Ингэж хийчвэ гэд харсан болвол доор нь коммент хийчихээр эсвэл надад хувь чатаар бичиж болно тийм ээ. Хувь чатаар бичээд ингээд асуугаад тэгээд хэрвээ та нарын тэр нөгөө бичсэн комментуудаас чинь ямар нэгэн ойлгомжгүй юмнууд гарсан байвал тэгээ ямар нэгэн мэддэхгүй юмнууд гарсан байвал би 2 сарынхаа худалдан авалтыг дахиад та нарт эхнээс нь дахид тайлбарлаж өгөөд ингээд ямар ч байсан 1-2 сард хэдүүлээ энэ инвестийн асуудлыг одоо бүр ойлгоод авчиг гэж бодож байна. Тэгэхээр бүхлээр нь авалгүйгээр ингээд ийм жижигнэр ямар нэгэн койныг худалдаж авч болно гэдгийг та нар ойлгосон тийм ээ. За ингээд намайг өстөө уучлаарай, өчигдөр юм хариуцлагагүй юм хийсэн. Тэгээд яаж игээд ойлгохыг бодоод энэ бичлэгийг үзээрэй бүгдөө. Баяртай. Тэгээд намайг дэмжээрэй. Лайк дараарай, чат хийрэй. Би энэ YouTube дээр хамгийн их сэтгэл зүрхээ гаргадаг шүү. Та нар тэрийг маань үнэлээрэй. Яагаад гэвэл би бүр бүх хүмүүсийг ингээд нэг өөртөө сураад гараараа хийгээд удирдаад ингээд юу ячаараа гэж хийсэн маа. Тэгээд нэг юмыг би ерөөсөө огт хэлхээ мартчихсан биш үү. Энэ рүү нөгөө мөнгө оруулахдаа би нэг юмыг ерөөсөө огт мартсан байна. За би тэрийг тайлбарлаад өгье. Энэ рүү мөнгө оруулахдаа P2P ашиглаж оруулж байгаа тийм үү? Тэгсэн чинь манайхны нэг айгүй том алдаа гаргасан байлээ. Binance Pay гэдгийг идэвхжүүлсэн байлээ. Тэгж болохгүй шүү дээ. Мэддэг хүмүүс л гэхээс мэддэггүй хүмүүс тэгж идэвхжүүлж болохгүй. Идэвхжүүлэхдээ гадаадын хүнээр Binance Pay идэвхжүүлээд тэгээд өөрийнхөө банкны картнаас мөнгө алдаад байгаа тохиолдол гарсан. Тэгэхээр P2P-г ашиглаж байгаа хүмүүс миний бичлэг байгаа шүү дээ. Яг өөрөө гараараа гардаж хийн. Ерөөсөө тийм янз бүрийн Pay-мэй элдв хангаа юм ашиглаж хэрэггүй. Юу гэсэн үг гэвэл бид нар чинь нөгөө Google Pay, Apple Pay гэдэг ингээд нөгөө шууд автоматар төлдөг юм руу холбогддог шүү дээ тийм. Тэрэн шиг автоматар төлдөг юм руу хүнээр заалгаад хийлгэсэн. Нөгөө хүний гадаадын хүн нь банкныхны картнаас мөнгө аваад байгаа ийм тохиолдол надтай одоо 3 тохиолдол хүмүүс тэгж бичсэн. Тэгэхээр өөрөө гараараа тэр хүний овог нэр, дансны дугаар, ямар банкны хүн бэ нү, тий, хай гэд сайн уу, маань уу гэж бичээд чатлаад тэгээд өөрөө мөнгөө өөрийнхөө банкны картнаас гараараа тэр хүний мөнгөний карт руу мөнгөө явуулаад ингээд мөнгөө оруулна. Тэгэхгүй бол нөгөө ийм автомат юмнуудаар мөнгө алдаад байна лээ. За одоо жинхнээсээ баяртай.